Та яг одоо илүү уруу сүгийг хүлээн авч сонсож байна. За байнгын сонсогчдод тавтай морил маш их баярлалаа гэж хэлье. Та анх удаа илүү уруу сүгийг сонсож байгаа бол subscribe дарж бидэнтэй нэгдээрээ. За мөн subscribe дараагүй бол subscribe дараарай гэж хүсье. За учир нь subscribe дарах нь бол free үнэгүй зүйл шүү дээ. За мөн таны дарсан ганцхан удаагийн subscribe надад дараагийн подкастуудыг бэлдэж оруулахад их тус нэмрээ болдго юм аа. Тус нэмэр болд юм шүү. За өнөөдрийн сэдэв бол ер нь 30 гарсан эмэгтэйчүүд гэрлэхэд хэцүү болжээ. За 30 гарсан эмэгтэйчүүд ерөөсөө нөхөр олдохоо байсан байна. За мөн одоо сүүлийн үеийн залуу үеийнхэн гэрлэлт гэдэг зүйлийг одоо сонирхоо байсан. Дэлхийн ертөнц ер нь энэ тал руугаа яваад байна уу да гэсэн сэдвийн тухай өнөөдөр ярихаар боллоо. За өнөөдрийн сэдэв ерөөхдөө нэг хүмүүсийн богинохон одоо ярилцлага явагдаад за тэгээд нэг тоо баримт дуурцсан одоо хэсэг ороод ингээд дуусж байгаа юм хүсэт байгаамаа. За нэгт хэмэгтэй ярилцлах руу оръё. Би 35 настай 1990 онд төрсөн гэрлэхийг үнэхээр их хүсэж байна. Хүмүүс надаас асуухдаа ганц бие байх нь гайхалтай биш гэж үү? Яагаад гэрлэх гэж яарад байгаа юм бэ гэж асуудаг. Нэг талаараа ганц бие байх нь хүснээрээ амьдрах боломжтой байдаг. Надад санхүүгийн асуудал байхгүй. Би хүссэн зүйлдээ мөнгө зарцуулж чадах хэмжээнд хүрсэн. Ажилдаа дургүй байсан учраас ажилласаа гарсан. За одоогоор би бол одоо хүссэн газар руугаа аялж амьдарч байна. Ганц бие учраас хувь хүнийхээ хөгжилд болон хобби сонирхолдоо хангалттай цаг зав гаргаж чаддаг. Миний гэрэлсэн найзууд надад атаархдаг. Учир нь тэд гэр бүл гисээр өөртөө цаг зав гаргаж чаддгүйд байдгаа гэсэн. За гэвч би 35 настай. Миний насны эмэгтэйчүүд ихэнх нь гэрлэж хэдийн хүүхэдтэй болсон. Хүүхдүүд нь ч том болжээ. Гэрэлсэн найзууд маань миний хүсснээ хийж өөртөө бүх цагаа зарцуулдаг амьдралд атаархдаг ч гэлээ. Үнэндээ тэдэнд гэр бүл гэдэг үнэт зүйл байна шүү дээ. Би одоо л гэрлэхгүй юм бол оройтно гэдгээ маш сайн ойлгож байна гэсэн. За ингээ хоёр дахь эмэгтэй ярилцлах руу орж байна. За миний 5 дахь сохор болзон амжилтгүй болсон. Магадгүй би болцсон ирчүүдээсээ гэрлэхийг хүссэн учраас болзоо амжилтгүй болсон баха. Би голдоо өөрөөсөө ах насны өмнө нь гэрлээ салж исэн хүүхэдгүй ирчүүдтэй болцсон. Ийм төрлийн ирчүүд ямар нэгэн урт удаан харилцаа за бүр цаашлаад гэрлэхийг бүр огт хүсдэггүй юм шиг санагцсан. Залуухан хүүхэдтэй бас болцож үзсэн гин. За тэд гэрлэх тухай чухал давч үздэггүй бөгөөд баг ер нь гэрэлтийн талаарч бодож байгаагүй юм шиг санагцсан. Энэ нь надад бол үнэхээр хүнд байдгаа гэсэн. За 3 дахь эмэгтэй ярилцлах руу орж байна. За би 34 настай ганц бие эмэгтэй. Хүмүүс надаас нэг асуултыг байнга асуудаг. Чи 34 хүрчээд яагаад хүнтэй суухгүй голж хилээд явдаг юм бэ гэдэг. Энэ асуултыг сонсох бүрд надад бухимдал төрдөг. Ер нь сайхан амьдарч санхүүгийн эрхчлөнд хүрэхийн тулд эмэгтэй хүн гэрлэхгүй ганц бие байх нь буруу зүйл юм гэж үү. Тэгээд ч яаран буруу хүнтэйгээ гэрлснээс яг өөрт таарсан сайн хүнээ олох нь чухал шүү дээ. Хүмүүс ярихдаа эрчүүд 40 наснда их сайхан харагддаг гэж ярьдаг. Тэгвэл эмэгтэй хүн ч гэсэн 40 наснда сайхан харагдахгүй гэж үү. Эмэгтэйчүүдийг 40 хүрсэн үед хөгшин гэж тооцдог нь харамсалтай. Миний хүсэн хүлээдэг хүн бол намайг байгаагаар минь хүлээж авдаг, чин сэтгэлээсээ нэгнээ ойлгох тийм хүнийг би хайдаг. Миний насны ганц бие эмэгтэйчүүд ажил карьерийн хувьд амжилтанд хүрсэн. За мөнх санхүүгийн хувьд хэдийн бие даасан болсон байдаг. За бид бол одоо юу хүсч юу хийхээ мэддэг эмэгтэйчүүд болсон. За нас бол гэрлэлтийг хязгаарлах ёстой зүйл биш гэж би боддог. Би 29 дойч бай, 39 настай ч бай. Өөрийнхөө хүнийг хайсаар байх болно. За онцгой нэгэн эрийг хайж байгаа бол та өөрөө ч бас онцгой нэгэн эмэгтэй байх ёстой шүү дээ. Гэрлэлт гэдэг зүйл ганцаарлаас зугтаж хийх ёстой зүйл биш. Харин гэрлэлт гэдэг бол миний хувьд хайр аз жаргал нэгнээ ойлгох хүндлэлээр суурилсан байх ёстой гэж ярьсан байна. За уг эмэгтэйчүүд маань их өөр хотоос авсан өөр ярилцлага хийсэн эмэгтэйчүүд учраас бас их үзэл бодол их өөр байна тий. За одоо ингээд дөрвөн эмэгтэй ярилцлага руу орж байна. За би 34 настай ганц бие 10 гаруй сохор болцсон яваад амжилтгүй болсон. За сүүлдээ ч бүр шантарч эхэлж байна. Би гоо сайхны үйлдвэрт ажилдаг. Эргэн тойронд байна голчлон эмэгтэйчүүд ажилдаг учраас тэр бүр одоо надад эрэгтэй хүнтэй танилцаад байх боломж бол ажлын байран дээр мань гардаггүй. За би бол одоо авьяастай өөрийгөө бол царайлаг бие даасан эмэгтэй гэж боддгоо. За гисэн ч одоо за энэ олцдохгүй байгаа. Үнэхээр харамсалтай санагдаж байна гэдгсэн байна. За тэгээ 30 буюу түүнээс дээш насны эмэгтэйчүүд ганц бие байх нь ерөөсө эргэн тойрны хүмүүст нь жоохон таагүй ханддаг гинэ тэднэрт. За тэд үргэлжил одоо бол ганц бие юм уу? Яагаад хүүхдгүй юм бэ? Яагаад хүүхэд гаргаж гэрэлдгүй юм бэ? Энтэр гэл айгүйх ярьдаг.
За энэ нь бол надад маш их дарамттай байдаг. Би заримдаа сүмд очиж залбирдаг. Хэрвээ би заяаныхаа анитаа хизээ би заяаныхаа анитаагаа одоо уулзахаа мэдэхгүй байна. За аль хэдийн би 30 гарчглаа. Ганц бие учраас аав ээж минь надад их санаа зовх болсон гэж. За уг эмэгтэй одоо яг мөрөөдөж хөсөн хүлээж явдаг хүн нь бол ярьж байна л да. За 170 см өндөртэй, миний амьдардаг хотод амьдардаг, эдийн засгийн бие даасан байдалтай, арманцэг, ажилсаг, эрч хүчтэй, амбицлог хүн байгаасай гэж одоо өсцгээ гэсэн байна. За энэ хана. За одоо ингээд 5 дахь эмэгтэй ярилцлага руу орж байна. За би 1985 онд төрсөн 40 настай, огт гэрлээгүй. За докторийн зэрэгтэй, машинтай, байртай, хадгаламжтай, амжилтанд хүрэхийн тулд би өнгөрсөн бүх хугацаанд үргэлж хичээж хөдөлмөрлөж ажиллаж сурч ирсэн. Би гэрлээд салсан ирчүүдтэй уулзаж болцдог байсан. За өмнө нь 30 насны эмэгтэйчүүд одоо гэрлэх боломж хомос болдгийг би хизээж бодож байгаагүй гэж. За ер нь бол одоо өөргөө ингээд гэрлэхийг оройтчих хэмжээний бол одоо зүүдлэчгүүл явсан юм байна. За би сургуулаа төгсөж мөнгө олж амьдралаа өөрийн гараар босгосон. Энэ бүх хугацаанд надад нөхөрт гарах одоо боломж цаг зав байгаагүй. Миний танилцсан иржүүд голдуу хүүхэдтэй гэрлээд салсан эсвэл тааруухан ажил хийдэг хүмүүс байдаг. Энэ нь надад ердөө таалагддаггүй. Би олон жил сурч хөдөлмөрлөж өдий зэрэгт хүрэх гэж маш их хичээж ирсэн. Гэтэл санхүүгийн хувьд тааруухан эсвэл дагвар хүүхэдтэй хүнтэй суух гэж би өдий бол хичээсэн юм гэж өөрөөсөө асуудаг. Миний хайж буй хүн бол миний зиндаанд хүрэх хүн байгаасай гэж хүсдэгэ гэд. За ингээд 5 өөрөөр үзэл бодолтой эмэгтэйчүүд байна. Ингээд дуусч байна. За хятадын гэрэлтийн зах зээл ер нь бол одоо эмэгтэй хүн 30 буюу түүнээс дээш настай болчих юм бол гэрлэх боломж бол ерөөсөө асар ихээр буурч байна. Орчин үеийн хот суурин газрын эмэгтэйчүүд өндөр боловсралтай болж санхүүгийн хувьд бие даасан байдаг бөгөөд тэдэнд гэрлэх шаардлага бараг үгүй болсон гэж үзэж байна. За ирчүүдийн хувьд гэрлэх асуудал бол ерөөсөө мөнгө санхүүтэй шууд холбоотой байдаг байна. Учир нь хятад улсын энгийн бөгөөд одоо дундаж л нэгэн хурмын зардлыг бодож үзэх юм бол за хурим хийх газрын түрээс 1 сая юан, хурмын засал 100 мянган юан, машин түрээслэхэд 150 мянган юан, сүйт бүсгүйн инжинд 180 мянган юан, алтан эдлэлд 40 мянган юан, хурмын үйлчилгээнд 100 мянган юан гэд. За тэгээ энэ бүх зарлыг нийтд нэмээд үзэх юм бол сая 570 мянган юаны зардал гарч байгаа байна. Зүгээр л нэг жирээл нэг хурим хийгч шүү. За энэ хурмын зардал бол ерөөсөө л дундаж орлоготой гэр бүлийн төсвөөс давсан зардал болчиход байгаа юм. Өнөөгийн хятад улсын. За тэгэхээр мөнгө санхүүгийн асуудлаас болж ихэнх хятад ирчүүд гэрлэх мөрөөдлөөр шууд орхиж хайдаг байна. За тэдэнд санхүүгийн боломж байхгүй учраас насан туршдаа ганц бие амьдрах замыг сонгохоос аргагүй болдог гинэ. За ингээ өнөөдрийн маань сэдвт одоо ганцхан эрэгтэй хүн ярилцлага өгсөн байгаа. За энэ эрэгтэй ярилцлага богинохон ярилцлага руу одоо ингээ хэдүүлээ орж байна. За уг эрэгтэй маань өөрийгөө танилцуулж байна. За би 42 настай ганц бие 600 мянган юаны хадгаламжтай болохын тулд 10 жилийн турш болзоо хайр дурлалд гаргах завгүй хөдөлмөрлсөөр ирсэн. Надад эмэгтэй хүн зарцуулах цаг зав үнэхээр байгаагүй. Би энэ 10 жилийн хугацаанд гэрлэхгүй байхаар шийдэж ажилдаа бүх зүйлээ зориулсан. Би одоо санхүүгийн бие даасан байдалд хүрсэн. Би үйл хөдлөх хөрөнгө, машин, хурим, ах дүүдээ мөнгө зарцуулахаас татгалзсан. Энэ бүх зардал ирчүүд биднэрт ямар ч хэрэггүй үр ашиггүй зардал болдгоо. Миний сардаа авдаг 4,000 юаны цалин, машины зээл, байрны зээл, гэр бүл энэ бүхэн зарцуулахад одоо огт хүрэлцэхгүй гэсэн байна. За тиймээс энэ эрэгтэй бол гэрлэхийг бол хатуу өөртөө бол одоо хоригдж одоо эрс одоо гэрлэхгүй байхаа шийдсэн гинэ. За хэрвээ чи гэрэлвэл зээл авах болж зээлээ төлөхийн тулд одоо цаг наргүй ажиллах болно шүү дээ. Харин миний хувьд ганц бие байх нь амьдрал амар бөгөөд надад хялбар байдгаа гэсэн. За ингээд мөн энэ хэрэгтэй байна. Сүүлийн одоо ярилцлагын төгсгөл гэсэдээ бас их сонио үгэл ингэж байгаа. За ирчүүдтэй хандаж хэлэхэд битгий гэрэл. Гэрлэлт бол аз жаргал биш ээ. Хэрвээ чи гэрлвэл эмэгтэй хүнд дурлаж, толгоогоо мэдүүлэх болж мөн эхнэрийнхээ ая талыг засах гэж гүйх болно. Гэрлэлт бол эрэгтэй хүнийг санхүү болон сэтгэл зүйн том асуудалд оруулдаг зүйл юм аа. Хин нэгний төгс хүн байх гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөө л амьдр гэж хэлмээр байна гэж. Заавал эрэгтэй байна энэ ярилцлагыг ингээд дуусгаж байна. За одоо судалгааны хэсэг рүү орж байна. За 2024 оны 11 сарын 1-ний байдлаар
За Хятад улсын иргэний хэрэг эрхлэх газраас гаргасан тоо баримтаас дурдахад одоо 24 оны эхний 3 улиралд 4.7 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхнээс 16.6% ерөөсө буурсан үзүүлэлттэй гараад байна. За энэ нь 1986 оноос хойш гэрлэлт бүртгүүлсэн тоо баримтаас хамгийн доод үзүүлэлт болж буурсан гинэ. За шинжээчдийн үзэж буйгаар гендрийн эрх тэгш бус байдал, сүйт бүсгүйн инженийн үн, орон сууцны үн эрс өссөн одоо эдийн засгийн сул дорой байдалтай хүмүүст бол гэрлэх гэдэг нь бол ерөөсөө маш том асуудал болж байгааг харуулж байна гэж үзсэн байна. За мөн Хятад улсад цалин өсөхгүй буурч буй нөхцөл байдал, ажлын байрны хомсдол нь одоо гэрэлсэн залуу хосуудад амьдралаа авч явахад хүнд дарамт болж байгаа бөгөөд уг байдал нь нийгэмд гэрэлтийн эсрэг мессеж дүр зургийг өгсөөр байгаа юм аа гэж. За ингээ гадаадад суралцдаг 23 настай нэгэн охины ярилцлага ерөөхдөө ингэж яваад дуусна. За тэрээр бол ярьж байна. За ер нь бүх найзууд нь бол бүх найзууд нь бол ерөөсөө гэрлэхийг хүсдэггүй гэж байна. За ерөнхийдөө бол одоо маш олон найзтай. За тэр олон найзуудынхаа хоёрхан нь бол гэрэлсэн. За бусад найзууд маань одоо гэрлэлтийг ерөөсөө огт сонирхдаггүй бөгөөд өөрийн боловсрлоо дээшлүүлж ажил карьертай одоо анхаарах нь бол тэдний амьдралын гол зорилго болсон. За шинэ залуу үеийнхэн гэрлэлтийг дэмжихгүй байгаа бөгөөд тэд заавал аль бие усаар гэрлэж хуулийн хүрээнд гэрлэлтээ батлуулах нь шаардлагагүй гэсэн үзэл бодолтой болсон гинэ. За эцэг эх нь баг багт нь салсан одоо залуу үеийнхэн гэрлэх сонирхолтой байдаг бөгөөд тэд эцэг эхийн алдааг давтахгүй тулд гэрлэлтэндээ маш тууштай үнэнч байхыг эрмэлздэг гэнэ. За мөн Хятад улсын нэг хүүхдийн бодлого нь гэрэлтийн насны эмэгтэйчүүдэд одоо илүү сайхан боломжийг олгосон гэж байна. За учир нь юу вэ гэхээр одоо эцэг эх нь айлын ганц охиноо мэдээж л одоо санхүүгийн боломжтой, боловсрал өндөртэй хүнтэй одоо гэрлүүлэхийг зорддог. За угаасаа ч гэрлүүлдэг гэж байна. За энэ нь нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн ирээдүйн амьдрал том баталгаа болоо зогсохгүй эерэг нөлөө үзүүлсээр байна гэсэн байна. За орчин үеийн Хятад улсын гэрлэх насны залуу үеийнхэн бол одоо санхүүгийн бие даасан байдалд хүрсэн учраас тэд гэрэлтийг огт сонирхгүй байна. За дан ялангуяа эмэгтэйчүүд санхүүгийн хувьд бол одоо эрчүүдээс хараат байхаа болж өөрөө бол амьдралаас хүссэн зүйлээ авч явж өөрөө амьдралаа босгож одоо өөрөө амьдралаа авч явах чадах хэмжээнд хүрч боловсрал эзэмшсэн байна. За эмэгтэйчүүд уламжлалт арга болох одоо гэрлэж хүүхэд төрүүлэн одоо гэрт суухаа болсон бөгөөд за боловсрал ажил карьерийг сонгох болжээ. Гэрлэлт буурснаас шалтгаалж хүн амын өсөлт дагаад буурч байгаа юм байна. За Хятад улсын төр засгаас хүн амын өсөлтийг бууруулахын тулд өмнөх жилүүдэд ганц хүүхдийн бодлого барьж ирсэн шүү дээ. За энийг бол одоо Хятад хүүхд ганц хүүхдийн бодлогыг нь дэлхийд даяар мэдэх баха. За ингээд барьж байсан бол одоо гэрлэлтийг дагаад хүн амын өсөлт буурснаас болоод одоо Хятадын төр засгаас тийм ээ хоёр хүүхдийн бодлогыг гаргаж за Хятад улсын залуу үеийнхнийг гэрлэхийг уриалж хүүхд төрүүлэхийг уриалах болсон нь за Хятад улсын өнөөгийн залуучуудын дургүйслийг маш ихээр төрүүлсэн гинэ. За энэ хоёр хүүхдийн бодлого. За учир нь залуучууд үзэл бодлоо илэрхийлэхдээ ингэж ярьж байна. За бидний гэрлэж хүүхэд төрүүлэхийг төр засгаас шаардаж байна. Манай улс амтны ферм гэж үү. Одоо үед ихэнх залуус ажилгүй, маш бага цалинтай санхүүгийн хувьд гэрлэж гэр бүлээ авч явах боломжгүй юм хүнд нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Бид аз жаргалтай амьдарч чадахгүй байна. Гэвч энэ бүх гэрлэлт хүүхэд төрүүлэх асуудал бол утгагүй зүйл юм аа. Төрөөс биднээс одоо төр засаг бол биднээс бол ийм зүйлийг шаардах ёсгүй гэж одоо өнөө үеийн хятадын залуучууд үзэл бодлоо илэрхийлсэн байна. За ингээд өнөөдрийн сэдв ерөнхийдөө үүгээр дуусчихна. За миний бас анзаарснаар бол манай Монголын сүүлийн үеийн залуучууд ч гэсэн маш их гэрлэх сонирхолтой болсон байлээ. Би бас мэдээж олон зуун хүний судалгаа авсан гэж хэлэхгүй л дээ. Ер нь ингээд залуучуудтай уулзаад байхад найз өхөнтэй үгүй гэдэг чинь. За охтууд маань найз хүүхдтэй өгөхөр үгүй гэж байна. За тэгээ ер нь гэрлэх үү гэхээр өстой тийм байхгүй, тийм сонирхгүй гэдэг чинь. Тэгээд ер нь сүүлийн үеийн залуучуудыг хараад хаад ерөөсөө л мөнгө санхүүтэй холбоотой байна. За гэрлэнэ гэдэг бол одоо санхүүгийн маш том бэрхшээлээ, маш их одоо стресс дамд болно. Тийм учраас ганцаараа явах нь илүү юм аа гэсэн утгатай үзэл бодлого залуучууд их гаргаж байгааг харсан. За мөн Япон улсад ч гэсэн одоо энэ үзэгдэл чинь одоо гараад нэлээд олон жил болж шүү дээ. Японы сүүлийн үеийн залуучууд бол гэрлэхийг огт сонирхоо байцсан. Ерөөсөө ганцаараа амьдардаг. Тэр үтгэл баг найз охин найз залуу болохыг хүсдэггүй гэдэг гэж байгаа. За тэгээд ер нь бол Япон улс бас одоо хүн амны өсөлт бол эрс буураад байгаа магадлал өндөр байна.
За мөн хятад улсад ч гэсэн иймэрхүү тохиолдол гараад байгаа юм байна. За дэлхийн ертөнц бол одоо ингээд энэ тал руугаа эргэж байна гэж хэлж болохоор байна. За өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Дараагийн дугаараа би мөн бэлтгэж байгаа. За дараагийн дугаар маань та бүхэнд одоо сюрприз маягаар санаад ч оронгүй их сонин зүйлийг бэлтгэж оруулах болно. За ингээд дараагийн дугаараараа уулзъя. Та бүхэндээ одоо ажлын өндөр амжилт хүсье. Баяртай.